Jenny Seoul хотын элч төлөөлөгч буюу Seoul хотын нүүр царай болсон байна. За дараагийн мэдээ нь болохоор Jisoo-гийн тоглосон вебтунээс сэдвүүлсэн кинонд Jisoo-гийн жүжиглэлтийн хувьд маш гоё өндөр оноо авсан ч эсвэргээрээ кинонд шүүмжлэлт дагуулж байгаа. Тэгээ энэ сэдвийн талаар ярилцах чинь. Тэгээ сайн уу? K-pop Eruka байна. Бичлэг эхлэхээс өмнө like, subscribe дараарай. За эхнийх нь Seoul-ийн аялал жуулчлалын байгууллага өмнөх мягмар гарагт энэ жилийн душ буюу одоо 2025 оны дуустал Seoul хотыг сурталчлах хүндэт хэлчээр Jenny ажиллахаар болсон гэдгийг мэдгцээ. In this city, everything is possible. Бүгцүүл Seoul-д буюу Seoul хотыг толтгон гих тэм уран дор явагдах аялал жуулчлалын сурчлагын анхны бичлэг буюу 15 секундын тизер бичлэг цэцэгдсэн билээ. Isn't that right, Seoul? Absolutely. In Seoul. Одоо тэр тизер бичлэг нь болохоор яг солонгосчуудын хувьд ч гэсэн амар хөөрхөн үлгэр домогтой амар төстэй үед юм байлээ. Тэгээд хоёр ангид богино хэмжээний одоо Seoul хотоор аялж байгаа Jenny-гийн тухай тийм бичлэг гарах бөгөөд эхнийх нь анги нь болохоор Daltoki буюу сарны туулай гэсэн тийм сэдвтэй байх юм байлээ. Тэгээд сарны туулай гэдэг нь ерөөхдөө бол өмнөд солонгос Япон хятадын тийм үлгэр домогт сарны гадаргуу руу харах юм бол сарн дээр ингээд тэрэндөж буй туулай харагддаг гэсэн тийм үлгэр домог байт юм байлээ. Тэгээд Jenny ерөөхдөө яг туулайны ард сууж байгаа бас дээрээс нь дэлхий рүү дуранж байгаа. Тэр тусмаа Seoul хот руу дуранж байгаагаар харагддаг. Тэгэхээр энэ нөгөө нэг үлгэр домогтой нь бас нэлээд хөрхөн уялдуулчин гэсэн магтаал сайшаалыг авч байгаа. Seoul хотыг эхний анги дээрээ үлгэрийн мэт орчин, нууцлаг, бас уран сэтгэмжтэй дүр төрхтэй холбоотой байж болох юм байна гэж ер нь бол гарч ирсэн. Гэхдээ тэр тизерээ үзээд бол үнэхээр хөөрхөн байсан. Jenny бол Seoul хотоос маш их урам зориг авдаг гэдгээ бас маш олон ярилцлаган дээр ингэж дурдсан байдаг. За тэгээд эхний анги дээрээ болохоор Seoul-ийн одоо энэ орд 1395 онд байгуулагдсан одоо биднээсийн K-драмнаас маш сайн мэддэг Чусон улсын орд юм байлээ. Сарны хосууд K-драмны сценүүд дээр хийгдсэн мат. Тэгэхээр энэ ордыг бид яг Jenny-гийн өнцгөөс Jenny-гийн уран сэтгэмжийн агуулга дороос харна гэсэн үг. За дараагийн дуранддаг хэсэг нь болохоор Sensudo. За энэ болохоор нөгөө нэг Gentle Monster гэж маш олон тийм брэндүүдийн pop-up дэлгүүрүүд байдаг. Залуусын соёл урлагийн төв болсон уламжлалт орчин үеийн хослуулсан тийм хэм маягтай газар бөгөөд олон артистууд, галерей, тэгээд бүр coffee shop, загварын шоунуудаараа маш алдартай BTS спагийн бичлэгийн зураг алдагдсан зөндөө хийжсэн бас нэлээд залуучуудын очдог тийм алдартай газраар Jenny аялах нэ. Хоёр анги тийм нэвтрүүлэг гарна гэсэн цаашаад ер нь улирлын чанартай гарч магадгүй гэж бодож байна. За хоёрдугаар анги нь болохоор ерөөдөө Jenny-гийн Seoul City гэдэг дуу багтах юм билээ. Хэдхэн сарын өмнө Coachella-гийн үеэр би хэлчихсэн баха. Jenny-гийн Seoul Hot гэдэг дуу ягаад ч юм бас давхар одоо Seoul Hot-ыг сурталчилж байгаа юм шиг байна гэсэн тэр зүйл маань ингээд өнөөдөр бүр ингээд албан ёсны мэдэгдэл орж гарч ирсэн. Seoul дуутай маш тийм төстэй, тийм концепттэй. Жинхэнэ одоо Jenny-гийн уран сэтгэмж энээр илүү их гарах гэж бодож байна. Тэгээд удахгүй дараа 7 хоногт шинэ анги нь гарна. Хамгийн ихний анги нь. Тэгээд яг энэ YouTube сувгаар гарах юм билээ шүү. За дараагийн мэдээ. Jisoo-гийн жүжиглэлт ерөөхдөө бол маш сайн үнэлгээнүүд авч эхэлж илээ. Гэхдээ кино нэсрэгээрээ шүүмжлэл авч эхэлсэн. Бүрийн хэмжээний кино гэж хэлж олно. Бүхнийг мэддэг уншигч гэдэг нэртэй тэр кино байгаа. 2020 онд Webtoon буюу одоо Солонгосын их кинонууд одоо Webtoon-аас сэтгүүлж гарч байгаа штэ. Ийм Webtoon цувралын уншигчид ерөөхдөө бол хэрэг байд юмэ гэд хараад үзсэн чинь 600 сая давсан байд юм билээ. Тэгээ 10 сая дагагчтай гэж хэлээ. Бүр үнэхээр том бааз. За энийг ингээд албан ёсны бүрийн хэмжээний кино болохоор ажилласан байгаа. Киноны үйл явц нь ерөөхдөө бол одоо өөрийнхөө дуртай Webtoon-ыг уншиж байгаа уншигч санамсаргүй байдлаар ингээд өөрийнхөө зөгнөлт зохиолын ертөнцид гинтхэн орчдог. Тэгэд ерөөхдөө тэр зохиолоо уншижсэн учраас одоо энэ дэлхийг аврах ёстой, дэлхийг сүнхөөс аврах ёстой гэдгийг мэднэ. Одоо энэ зохиолыг өөрчлөхийн тулд ингээд зохиолын бааtruудтай хамтарч ажилладаг юм билээ. Гол дүрэн болохоор манай ийм нэ. За тэгээд энэ хоёр хоорондоо маш сайн хамтрагчид болоод тийм хүндрэлтэй даалгавруудыг даван туулж ертөнцийг аврахыг сонирхолтойгоор харуулна гэсэн тийм утгатай байгаа. Спойлер бол орохооргүй тийм бичлэг тийм болохоор нэг спойлер ороогүй. Гол нь би бас өөрөө үзээгүй байгаа. Тэгээд сая 7 сарын 23-нд Солонгосын кинотеатруудаар ингээд цацагдсан. Олон улсад гарах тов нь хараахан баталгаажаагүй байгаа. Тэгээд Монгол руу орж ирвэл гоё л гэж бодож байна. Үнэч фэнүүд нь одоо энэ киног бүрэн үз дуусны дараа нэлийн шүүмжлэлтэй хамтарч илээ. За одоо Jisoo-гийн жүжиглэлт Webtoon-ы дүр буюу киноныхоо дүр нь EJ хитэн трейлер teaser бичлэгүүдийг үзсэн. Jisoo-гийн маш гоё өөр өнцөг гарч ирсэн билээ. Жүжиглэлтийн байдал надад амар таалагдсан. Нэг хүнд юм уу нэг зүйлд амар
үс хонзон сандсан үс хонзонтой хүний дүрт тоглож байгаа юм байна гэдэг тийм ойлголтол бууж байгаа байхгүй юу. Дараа нь ингээ хүмүүсийн сэтгэлүүдийг ингээ уншиж эхэлсэн чинь нэрээ надтай бас амар адилхан бодолтой байлээ. Гол үйл явдлын хэсгүүд дээрээ өөрийн сэтгэл хөдлөлөө маш амжилттай илэрхийлсэн бөгөөд дүрийг маш сайн гаргасан. Нэг сөрөг тал нь юу вэ гэхээр тэр нь болохоор кинотой холбоотой. Хитрхи баг буюу баг дэлгэцийн цагтай гэсэн тийм шүүмжлэлт хүртсэн. Би ч одоо Jisoo-гээ маш олон кинонуудаас үзэж байгаа шүү. Snowdrop-ыг үзсэн, New K-pop-ыг үзсэн. Одоо энийг ингэж ерөөхдөө бол яаж иж аваад бол үзэх гээд байна. Хүмүүс амар гоё ам сайтай болохоор би амар баяртай байна. За тэгээд Webtoon дээрээ энэ Jisoo-гийн дүр буюу EJH гэдэг нь болохоор тийм сэлэм байрдаг дүрээ тийм ээ л да. Сэлэмтэй ингэж тулалддаг. Одоо кинон дээрээ снайпер буу барьж агаад буу барьж сурсан байна. Бууг ингээ өөртөөгөө буутаага маш сайн тийм ажилласан байна. Тэгээд тэр бууны барилт эдэр бол үнэхээр сайн байсан гэсэн. Jisoo-гоос тийм хүүтэн цэвдэг дүрийг маш сайн харлаа гэсэн тийм магтаалууд бас байсан. Одоо эсвэргээрээ өнөж фэнүүд нь яагаад сэлэм барьдаг хүнд буу өгсөн бэ? Яагаад энийг ингээ өөрчилсөн бэ? Жохон дургуутчихлээ. Яг өөр дахиад нэг жохон шүүмж нь болохоор би бас өмнө яг Jisoo-гийн New K-pop тоглолцсон киноны талаараас нэлээд ярьжсэн. Тэрэн дээр хоолойны өнгө нь ер нь шүүмжлэлт өртөөд байна гэд хэлжсэн шүү дээ. Энэ дээрээ бас аялагхоолойны өнгө нь бас шүүмжлэлт өртөөд байна гэсэн. Гэтэ хүний одоо үндсэн хоолойны өнгөийг яаж өөрчлөх вэ? Тэгээд одоо тасан зохицол гэж одоо хийлээ да. За харин киноны ерөнхий одоо агуулмж одоо хүлээлтийн хувьд бол маш мөн буюу шүүмжүүд их авсан байлээ. Ерөнхийдөө Webtoon дээр нь 4-р хаан гэдэг тийм маш чухал юм байт юм байна л та. Тэгсэн чинь тэр хэсгийг энэ кинонд огт оруулаагүй. 4-р хаан хаана байна гэсэн тийм шүүмжлэл бол амар их явж илээ. Одоо энэ Tokja гэдэг энэ Webtoon уншигчийн үзэл бодол бас нэлээд байт юм байлээ. Тэгсэн чинь кинон дээрээ тэр уншигчийн үзэл бодол ерөөсөө гараагүй. Тэр бас хаана ингэж нэлээд асуусан. Нэр хүндтэй жүжигчд байсан ч өгүүлэмж нь үнэхээр сул айлаа гэсэн тийм шүүмжлэлт хүртсэн. Тэгээ хамгийн том шүүмжлэл нь болохоор эн чинь нөгөө Webtoon зохиолосоо амар оронгороо эргэцэн зүйл байна штэ. Энэ бол ер нь кино баг руу очиж байгаа шүүмжлэл гэсэн үг. Тэгээ миний бодлоор тэр 4-р хаан нь одоо юу юм болов гэсэн бодолтой л дуусгаж байгаа байхгүй юу. Тэгээд одоо ерөөдөө кино театруудаар гарч байгаа. Одоо албан ёсоор олон улсын стример үйлчилгээнүүд дээр тавигдах юм бол одоо үзье гэж бодож байгаа. Тэгээд Jisoo энэ дүр дээрээ бүр ингээд 1 жил гарав буюу өнгөрсөн жилээс хойш ингэж ажилласан. Сүүлийн зураг авалтаа хийсэн тэр блогоо ингээд оруулж байгаа байхгүй юу. Тэгээ надад ингээд хит хитэн трейлеруудыг үзэхэд бол үнэхээр таалагдсан. Бичлэг маань ингээд энэ хүрээд дуусчих. Бичлэг таалагдсан бол лайк, subscribe дараарай. Бичлэг таалагдсан бол найзуудтай үзүүлээрэй. Ингээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.